За тэгэхээр өчигдөр одоо 21-ний өглөөнөөс эхэлж одоо манай аймгийн ихэнх нутгийг дамсан одоо цас болон цасан шуурга болсон байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор бас манай аймагт бас нөхцөл байдал бол хүндрээд байна. Зарим газар бол цас их орсноос бас зам даваа хаагдсан асуудал гарсан. За хүн амьтанд малтайгаа уруудсан ийм асуудал гарсан. Үүнтэй холбоотойгоор бид бүхэн бас өчигдөр онцгой байдлын газар дээр шуурхаа мэдээллийг бэлтгэж бас үзэгчдэд ард түмэндээ хүргэсэн байгаа. За тэгэхээр өнгөрсөн шөнийн байдлаар хэр хонсон талаар за мөн одоогийн байдлаар бас нөхцөл байдал хэрэг байгаа талаар бас онцгой байдлын газраас тодруулахаар ирээд байна. За өнгөрсөн 21-ний өглөөнөөс эхлээд манай аймгийн нийт нутгийг хамарсан цас орсон. За зарим газараа бол 11-аас 15 м/сек хүрч одоо шуурсан ийм одоо мэдээлэлтэй байж байгаа. За өнөөдрийн байдлаар өнгөрсөн шөнийн байдлаар нийт утгаар бол агаартай 3 км-ээс 16 км-тэй одоо хонсон. Хөрсөндөө 4-өөс 19 км-ийн одоо хөтөн хонсон гэсэн ийм одоо мэдээлэлтэй байж байгаа. За нийт 17 сумд 0.5-аас 52 см цастай байна. Одоо яг баруун түрүүн хов цагаархан үлгийн малчин зүү ханга өндөр ханга наран булаг хэрэгс зэрэг 8 сумд одоо яг цас орж байна. За наран булаг өмнө үлгийн зэрэг одоо 3 сумд 11-аас 16 м хүрч одоо цасан болон шорон шуурх шуурч яана гэсэн ийм одоо мэдээлэлтэй байж байгаа. За энэ өнгөрсөн шөнийн нөхцөл байдалтай холбогдуулаад аймгийн онцгой байдлын газарт одоо цасанд боогдсон малтайгаа уруудсан гэсэн ийм одоо мэдээллүүд ирлээ. За Түргэн сумын Баян Архин багт одоо 2 иргэн одоо мал тосгоор яваад одоо сүрэггүй болсон гэсэн мэдээлэл ирсэн. Энэ нөхцөл байдалтай холбогдуулаад онцгой байдлын газраас ажлын хэсэг гаргаад одоо ажиллаж байна. Хүмүүсээ бол олоогүй байж байгаа. За дараагийн дугаарт энэ Тарайлан сумын Бургастай баг шар үрдийн хөдөөд одоо 10-аас 15 насны 3 хүүхэд одоо малаа дагаад уруудаад одоо алга болсон. Одоо хүртэл одоо сураггүй байна гэсэн юм одоо мэдээлэл байж байгаа. За Увс аймгаас одоо Ховд аймгийн чиглэлд одоо гарсан автомашин мөн одоо цасанд боогдсон ийм одоо мэдээлэлтэй байж байна. За мөн одоо Ховдын чиглэлд гарсан автомашиныг бас цасанд боогдсон гэсэн ийм одоо мэдээ байж байгаа. Энийг одоо өнгөрсөн шөнө манай албан агчид ажлын хэсэг ажиллаж нийт 4 автомашин 35 иргэнийг одоогийн байдлаар цаснаас гаргаад байна. Цааш нь дахиад одоо явж одоо өшөө цаана одоо 4-5 машин байна гэсэн ийм одоо мэдээлэлтэй байж байгаа. За дараагийн дугаарт энэ Тарайлан сумын одоо харт толгой багийн орчимд одоо нүүж яваа 10 өрх одоо малтайгаа одоо цасанд боогдсон гэсэн юм одоо мэдээлэл байна. Энийг одоо манай хас ажлын хэсэг гараад энэ газар дээр ингээд ажиллаж байгаа. За мөн Өмнөв сумын сумд мөн одоо ийм мэдээлэл ирсэн. Одоо их одоо төрх ийм мэдээлэл ирсэн байж байгаа. За эмчнэр нь яваад одоо нөгөө айлдаа бол одоо хөрсөн. Дахиад одоо холбоо тасарсан байж байгаа. Тэгээд сумаас одоо ажлын хэсэг гараад энд ажиллаж байна. Энэ дээр одоо манайхаас бас ажлын хэсэг гарч тэр эхийг одоо бас сумын төв оруулах энэ ажлыг одоо зохион байгуулахаар ингээд ажиллаж байгаа. За мөн одоо өнгөрсөн 21-ний орой одоо бас Тарайлан сумын бор хавцлаас одоо наашаа гарсан автомашин цасанд боогдсон. Одоо хүртэл одоо сураггүй байна гэсэн ийм одоо мэдээллүүд байж байгаа. За мөн дараагийн дугаарт энэ Тарайлан сумын Тарвагтай багийн одоо Хардарвтай уурхаас гарсан автомашин одоо 20 гаруй хүнтэй ийм автомашин одоо бас цасанд боогдсон ийм одоо мэдээлэл бас ирж байна. За мөн одоо Бургастай багийн бор хавцлаас автомашин гараад бас одоо хүртэл сураггүй байхгүй гэсэн мэдээ байна. За Бөхмөрөн сумын чиглэлд явсан автомашин мөн одоо өнөөдөр хүртэл одоо сураг байхгүй байна. Бас 4-5 хүнтэй явсан автомашин одоо сураг байхгүй байна гэсэн ийм одоо мэдээллийг одоо өгч байгаа. Энэ нөхцөл байдлуудтай холбогдуулаад онцгой байдлын газраас мөн сум орон нутгаас мөдөр ажлын хэсгүүдөө шуурхаа гаргаж энэ одоо хүмүүсийг одоо эрен хайх тийм ээ автомашины цаснаас гаргаж ажлыг шуурхаа зохион байгуулахаар ингээд одоо ажиллаж байна. Энэ одоо цас орж байгаа, шуурч байгаа нөхцөл байдалтай байгаль цагаагаар аюулт үзэгдэлтэй холбогдуулаад бид нар Улаангом сумаас гадаг шарах бүх чиглэлийн автомашины хөдөлгөөнийг өнөөдрийн 9 цаг хүртэл хугацаагаар төр хязгаарласан. За энэ постууд дээр аймгийн цагдаагийн газраас, онцгой байдлын газраас албан агчид ажиллаж байгаа. Одоо хүртэл одоо ажиллаж байна. Ийм одоо нөхцөл байдалтай байна. Ер нь одоо
төр хугацаагаар одоо автомашины хөдөлгөөнийг хязгаарласан байж байгаа. Энэ нөхцөл байдлын орой өдрүүдэд энэ өнөө маргааштай манай аймгийн нийт нутгийг одоо хамарсан цас дахин одоо үргэлжлэн зарим газраараа бас 15-аас 20 орчим метр хүрч одоо шуурна гэсэн ийм одоо мэдээлэл байж байгаа. Тийм учраас аймгийн засаг онцгой комиссийн даргад бид нар аль ёсоор танилцуулж энэ одоо төр хугацаагаар хязгаарласан хугацааг одоо цаашаа сунгуулах асуудлыг бас санал тавихаар ингэж одоо танилцуулахаар одоо шийдвэрлээд байна. Иргэддээ одоо бас анхааруулж хэлэхэд иргэн таны одоо аюулгүй байдал одоо таны гарт байгаа шүү. Тийм учраас иргэн та одоо бас цаг агаарынхаа нөхцөл байдлыг судалж одоо холын замд гарах ахуй амьдралаа зохицуулах одоо ийм шаардлагатай байгаа гэдгийг бас онцгой байдлын газраас бас онцгой анхааруулж байна. Тариалан сумын нутагт бол 3 бага насны хүүхэд одоо цасан шуурганд төөрж одоо хүртэл сургаггүй байгааг бол ерөн хайж хайх ажиллагаа бол явагдаж байгаа юм байна. За мөн төргөн сумаас одоо төргөн суманд бас малтайгаа хуруутсан 2 хүнийг бол одоогоор бас олоогүй ерөн хайх ажиллагаа бол шуурхай ажиллаж байгаа юм байна. За мөн энэтэй холбогдуулна. За улсын чанартай замыг бол одоогоор 9 цаг хүртэл хаагаад байсан. За мөн энэ бол цааш нь одоо нөхцөл байдал бол өнөөдөр цас орно. Тийм учраас бас ахаад нөхцөл байдал цас нэмэгдэн нөхцөлөд хүндрэх төлөвтэй байгаа учраас за ахин энэ улаангомоос гарах урсгалыг бол за зогсоо хязгаарлахаар болоод байгаа юм байна. Тэгэхээр үзэгчтэй анхааруулж хэлэхэд за тэгэхээр өнөөдөр бас цас өргөжлж орох төлөвтэй байгааг усаагаар урьдчилан шинжилгээний газраас бол бидэндээ ирүүлсэн байгаа. Тийм учраас бас иргэд бас цаг агаарын нөхцөл байдлыг бас дөнгөж үзэхгүйгээр бас за хол замд гарах за нүүдэл суудлаг хийх зэрэг өдөөний малчид маань ийм асуудал бас гарахгүй байхыг бол тусгаалan анхааруулж байна.